Өглөө сумарч эхлүүлэхээр манай студид өргөдөө ирсэнд баярлаа. Сумархад бэлэн үү? Бэлэн. Намайг гэж оролцож байгаа бас баярлаж байна. Гоё хэлтэй бэлэн үү? Бэлэн бил. Нөгөө төрөгч байгаа нөгөө нас тогтсон нэг эмэгтэй төрөх гээд яаж ирэх өгч өвдөж байна хаа. Тэгээ жоохон намтай өвдөн шүү хаа. Нөө хүүхдүүдээс бол яах вэ гэвэл яа тийм гэж би шүү. Яаж юм бол яа тийм өвдөж байна. Яагаад огшгонтэй өвдөд байна хаа. Тэр шиг бэлэн гэж байна. За, ноён нуруу хатан ухаан гэр бүлийн үн цэнийн тухай. Өдөр хуучлын. За. Хуучлаа. Одхуу маань нэгэн сайхан ном үргэлжсүүгийн зохиол. Англи монгол хэл дээр. Тийм байна. Тэ. Энэ бол сүндэр хоригдсон амьдрал гэж байна. Тэгээд энэ хараа энэ номыг редакторлын шалгасан хүн нь болохоор Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн гүр азаргай юм байна тий. Гүр азаргай гарын үсгтэй, гүр азаргай хэлсэн өгнүүдтэй юм гайхалтай сайхан ном байгаа юм байна. Тэгэхээр яг уучлаарай үннийг хэлэхэд номоо бол харж амжаагүй тий. Уншиж мдэггүй байгаа. Тэгэхээр таныг бас энэ сайхан гайхалтай номынхоо тухай товчхон мэдээлэл өгөөч. Тэгээ өнөөдрийн бидний ярих гэж байгаа сэдвтэй маань хэр холбогдож байгаа бол тий юу агуулгдсан байгаа бол гэдэг энээсээ товчхон танилцуулаач номныхаа тухай. Тийм энэ ном бол одоо энэ зах зээлийн нийгмээс социалист нийгмээс зах зээлийн нийгэм шилжилтийн үеийг харуулж байгаа. Тэнд одоо эр хүний ноён нуруу яаж хуурчин, эмэгтэй хүний хатан ухаан хэрхэн яаж гандж байгаа. Тэр бүх зүйлийг эргүүлж хэрхэн яаж тэмцэж олж байгаа. Ингээд зохиол байгаа. Тэгээ энэ зохиол маань одоо кино болоод цагаан сарын өнөхөө юм богино хэмжээний юу историкуд нь бол цацагдчих хэлэх баг. Одоо бүр яг кино болооч. Тийм. Үзэгч түмэнд одоо хүрч байгаа. Зураг авалт маань бүх юм дууссан болсон. Ер нь ерөнхийдөө бол зураг авалт нь бол үржилж байгаа. Зөв историк нь бол эхлээд байгаа. Үзэгчтэй хүрэхэд бол одоо кино маань одоо ийм сэдвийг харуулж байгаа. Тэгэхээр л одоо яг ардчлал руу шилжих одоо тэр үед за тэгээд ер нь тэр цагаас хойш тэгээд нэг ганцгийн 8-нд яваал одоо яг нэг юм яг тухайн яг залуу гэр бүлүүд бол юу одоо үр хөвгттэй анхаарахтай тэр нэг гэмт нэг одоо нийгэм солигдчихж байгаа шүү дээ тий. Одоо тэр үед л тий ер нь манай засгийн газар бол одоо энэ кинон дээр ч илэрхийлж байгаа. Нэг зүйл манай засгийн газар зах зээлийн нийгэм шилжихтэй нэг зүйл буруу хийсэн. Тэр нь юу гэхээр мөнгөний бодлого буруу гаргасан байхгүй. Одоо 20 дугаар тогтоол гэдэг нэг тогтоол гаргаад мөнгөний ханш унсан. Тэрнээс олж маш олон хүний амьдрал одоо маш хэцүүцсэн л дээ. Одоо хадгаламжтай хүн бол одоо тэр хадгаламжийн мөнгө нь унах жишээ нэ. За одоо ил хөрөнгө нь бол одоо тэгэл цаас болох жишээ нэ. Ер нь тэр эмнэлт байдлыг л харуулсан эмнэлт зохиол байна. Монголын одоо анхны эмнэлт уянгийн тийм кино зохиол болж байгаа. Одоо энэ зохиол дээр чинь одоо гарч байгаа одоо нэг яг энэ хэсэг дээр одоо жишээ нь ингэж байгаа байхгүй юу? Одоо хос залуусын хоорондын тий бие биедээ одоо энэ дээр одоо нэгэнтээ жаахан уран мөх байхад энэ дээр нэгснээс болж ийм зүйл болсон гэдэг чинь одоо тэр зохиол дээрээсээ бас зохиолоо жоохон цогс дурдвал тэгээ ер нь эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс хайр хүсдэг л дээ. За тэгээд өөрт байхгүй зүйлийг эрэгтэй хүнээс энэ эрэгтэй ч эмэгтэй ч юм тийм байдаг. Зохиол дээр ч гарч байгаа. Чи надад байхгүй зүйлийг бусдаас авч жишээ нэг. Тэгээ бусдаас авчаад бас хар амиа хичээж болохгүй. Зөвхөн өөрийнхөө өчүүхэн эрх ашигын төлөө бусдын амьдралаа тоглож болохгүй гэдэг санааг л энэ кинонд харуулж байгаа. Чи одоо тулаг гэдэг төр байгаа юм л да. Тулаг гэдэг төр бол одоо маш хүндцэн амьдрал дундаас үлдэж гарч байгаа. Гэхдээ тэр хүн амьдралын явцдаа маш их амьдрал ярийн барааны харах явцдаа сайхан бүсгүүчүүдтэй таарахтай зөвхөн өөрийнхөө өчүүх эрхийн төлөө тэр эмэгтэй хүний амьдралаар тоглож байгаа. Тэгэхээр их уянгийн мелодрам. Тэгэхээр айгу сонирхолтой санагдаж байна тийм ном. Энийг бүр уншмаар санагдаж байна. Зохиол болж байна гэхээр тэгээд одоо та ингээ ярьж штэ. Одоо нөгөө нэг яг нэг юм социализмын үед хүмүүс ингээ ганцгийн 8-нд яваад нэг амьдрал нэг ийм болсон тий одоо 90-ад оны үед. Одоо би болохоор ингэж хараад байгаа. Энэ 2020 оноос хойш бас яг тэр үе давтагдаад байна уу да. Тухайн үед нөхрүүд нь цүнх үрэл Орос Хятад руу ганцгийн 8-нд яваал ирж жол тэгэл тэнцэнэ амьдрал зохиогоод ч юм уу нэг юм хар бараан зүйлс маш их байсан штэ. Гэтэл 2000 оноос хойш манай залуучууд маш ихээр гадаад руу гарч ажиллаж байна тий. Гадаад руу гарч ажиллаж байна. Зарим улс бол
зөвхөн нөхрийн ч юм уу зөвхөн эхнэрийн авж ийн дараагийн дагалдав визэн дээр бол гэр бүлийг ерөөсөө авахгүй байна. Одоо сүүлийн Австралийнх бол одоо ерөөсөө 2023 оны визний шинжилсэн хууль гарснаас хойш ерөөсөө дагалдав визанд зөвшөөрлөхөө болчлоо. Тэгэхээр энэ маань яаж яана гэхээр яалтж байхгүй амьдралын ирэхээр хүмүүс ингээд нэг юм хоёр тусдаа амьдрах шалтгаан гараад байна уу гэж хараад байгаа. Тэгэхээр тэр 90-ад оны үе одоо яг энэ 2000 оны үед бас жоохон давтагдаад байна уу да. Яг энэ зүйл дээр бас нөгөө нэг эмэгтэй хүний хатан ухаан гэдэг зүйлийг бид нар бас хитрхи их зарцуулж гаргаж амьдрах хэрэгтэй болоод байна уу гэж миний зүгээс хараад байгаа. Эрэгтэй хүн бол яг вдээд байна нөгөө нэг амьдрал хавгаа болгоно, үр хүүхдээ өсгөн, тэтгэх ёстой, хүмүүжүүлэх ёстой, мөнгө төгрөг олох ёстой гэдээ яваад өгдөг. Гэтэл ард нь болохоор хин энд хүүхдүүдтэй үлдэж байна гэхээр ээж хүмүүс л Монголд маань илүү их үлдээд байна уу гэж би бас хараад байна. Тэр нь гэрийн хүмүүжлийг бол их хүн болгодог шүү дээ үр хүүхдтэй. Тэгэхээр их хүн болоод үр хүүхдтэй илүү тулж ажиллах хэрэгтэй л гэж би дотроо боддог. За яг манай Монголын нийгэмд бол мэдээж хар баруун зүйл бол асар их байгаа л да. Гэр бүл жилд одоо 4000 гэр бүл хос бүртгүүлж ингэлөө те. Тэрний ч одоо бараг хэдэн хувь гэр бүл салтай. Энийг дагаад нийгмийн тэр хар баруун зүйл бол их ажиглагдаж байгаа. Ер нь энэ нийгмийн хар баруун зүйлийг л харуулсан кино зохиол сүүдэр хоногц амьдрал нэр нь ч гэсэн тийм. Сүүдэр хоногц амьдрал гэдэг нь бол одоо тэр хар баруун амьдралаас гэрэл хийгээд амьдралын төлөө тэмцэж байгаа тэр зүйлийг харж байгаа. Жишээ нь одоо эр хүний ноён нуруу гэдэг бол одоо за би өөрийнхөө аав дээр ичээ авд үзэл. Манай аав бол хийсэндээ хүрдэг гэсэн. Нэг заа гэхэд би тайвширдаг. За аав минь надад заа гэсэн учраас энэ хүн бол ямар ч байсан надад энэ зүйлийг бол заавал амлсан амлалтанд хүрэх юм байна гэдгийг би дотроо боддог. Тэгэхээр эцэг хүн бол эр хүн бол энэ хийсэндээ хүрдэг л ах хэвээр гэж хувь хүний хувьд би боддог. Жишээ нь үр хөвгөд хань ижилтэй ийм ийм бүтээн гэсэн бол заалал за худлаа л ярьж болохгүй гэдэг л би тийм бодолтой байдаг. Тийм тэр үл яг үнэн. Тийм ноён ир хүн бол ир хүн аав нь худлаа яриад бол хэцүү тийм. Тэгэхээр нөгөө тийм ялангуяа үр хүүхэдтэй. Тэр одоо танаа аав бол маш гоё аав заа гэсэн бол би тайвширдаг байсан гэдэг ямар гоё юм тийм. Яг л тийм зүйл бай. Аав нь гэчнээ аав нь ингэж өгнө тэгж өгнө гэдэг тэгэхэд хотлаа да ингэж ярьж ил байдаг дөө гэсэн тийм юм хүүхдийнхээс үстэл хийгээд өгчүүл ямар байх вэ тийм. Тэгэхээр нөгөө хүүхэд багаас эхлээд аав нь шудраг байхаар хүүхэд том болоод амьдралын тэр бэрхшээл ямар нэг ноён нуруугаа алддаггүй. Хийсэндээ хүрэх гэж хичээдэг. Жишээ нь одоо кинонд гарч байгаа л да. Бат гэдэг хүн одоо эцэг нь одоо ингээл хүүхэдтэй ингээл амлалт өгч байгаа. Хичнээн тэр хүн амьдралын хүндэтсэн урцны жижиг хийгээд хор хөхтэй байсан ч гэсэн тэр хүн амьдралын төлөө зааг хэлэхэд тэр хүүхэд нь эцэгтэй итгэж байгаа аав да. За миний аав надад зөвшөөрсөн учраас энэ зүйлийг заавал биелүүлнэ. Тэгэхээр эр хүн бол тэнгэр нураад ороод ирсэн ч гэсэн тэгэл тулах тэнхээтэй амьдралын ямар ч шуурга бэрхшээлийг даваад гарч байгаа. Сэтгэлийн тэнхээтэй л ах хэрэгтэй гэж байна. Эмэгтэй хүн бол мэдээж энэ зохиолдор бол эмэгтэй хүний бол хөвчлэн магтан дуусан зохиолгоос өдрөгч амьдрал. Яг тэгвэл сайхан эмэгтэйчүүд, сайхан өсгөчүүд, ухаалаг эмэгтэйчүүд Монгол зөндөө байна. Эсвэл их хүнийг яаж хайрладаг, амьдралын маш хүнд хэцүү байхад одоо энэ зохиолд гарч байгаа чиний өнөөдөр хэм байх чинь чухал биш. Чиний ирээдүйд хэм болох чинь чухал гэж сонголттой эмэгтэй хүмүүс. Өнөөдөр тэр эр хүн ямар ч байж болно. Тэр шилжилтийн өсвөр насанда ирээдүйд эрэгтэй хүн ямар болох вэ? Тэр хүний зорилгыг харж эмэгтэй хүн ханаа сонгодог. Тэгээс сонгосон эмэгтэй хүн болж харагдаг. Тэгэхээс дарга байхад нь тэр хүнийг сонгочоод хайж байгаа эмэгтэй ч зөндөө. Тэгэхээр өнөөдөр хинч байхад нь сонгочоод тэр амьдралыг хамтдаа босгоод тэр амьдралын ноён нур болж байгаа сайхан өсгөөчөө сайхан эмэгтэйчүүд Монгол зөндөө. Хинч биш байхдаа босгосон амьдрал хэн болох гэж байж л байна. Буцаад амьдрал байна шүү дээ. Буцаад хинч биш болох чи билүү дээ. Тэгсэн ч гэсэн хинч биш байхад нь байсан хүн хажууд нь байж байгаа хаа. Тэр эмэгтэй хүн л хамгийн агуу. Одоо амьдрал нөлөөлсөн дург кинон дээр тэгж яддаг ч тийм. Энэ цэргийн дарга хүнтэй генералтай гэж суучих юмсан тэр гэдэг тэгсэн чинь цэргийн дарга хүнтэй суухын тулд байлдагчтай суудаг шүү дээ. Тэр байлдагчтай сууж одоо тэр хүн чинь чиний одоо хайр халамж одоо хатан ухаанд чинь тэр хүн хурандаа генерал болдог байхгүй. Тэгэхээр тэр эмэгтэй хүн бол амьдралын туршид эр хүн бол мэдээж алтан оноо тэр амьдралын хугацаанд зоригтой. Тэгэхэд эмэгтэй хүн уурчилдаг. Ямар ч чиний буруу үйлдэл, ямар ч буруу хэлсэн үгийг эмэгтэй хүн хайраараа уурчилдаг. Тэнүүрээ л эмэгтэй хүн хамгийн одоо энэ хоригдсон хамгийн агуу одоо бурхтууд юм да эмэгтэй хүмүүс. Тэгэл тэгж боддог. Тэгээ миний амьдралд орсон одоо өөрийнх амьдралаас ч ярихад миний амьдралд орсон эмэгтэйчүүд ч гэсэн хамгийн сайхнууд нь сайнууд нь байдаг.
Одоо миний хань ажиллаж гэсэн тийм л. Тэгээ тийм болохоор эр хүн чинь маш их тийм урам зориг болдог. Одоо чинь би 5-ыг сургалт өгслөө. 5-ыг сургалт өгсөд миний арт тал зогсож байгаа юм бол миний хань ажил. 11 ном бичлээ. 11 номыг бас арт нь хань ажиллаж зогсдог. Өөр хүүхэд хань ажиллаж зогсдог. Мэдээ сайхан найз нөхдөд байна. Гэхдээ найз нөхдөс илүү хүнд хамгийн дотн ихтгэлтэй хүн бол хажууд хань л байдаг. Тэгэлгүй яах вэ? Амжилттай яваа хүний ард одоо хүчрхэг нэг тийм бүсгүй байж байгаа гэдэг тийм арын алб одоо асаалтаа танк жинхээс баттааж иж энэ хүнээс тэр одоо сургууль суралцах одоо тэр ном төгмөл бичих тийм энэ бүх зүйлүүд чинь амьдралдаа санаа зовоод арга эртээ санаа зовоод хажуугаар нь амжуулна гэвэл энэ чинь бас за амжуулах нь амжуулах бах гэхдээ бас нэлээд л хугацаа нь нэлээд урт болж ирэх байх л та боломжгүй тийм. Тэгтээ эр хүн бол одоо ингэдэж зарим хүмүүс эрэгтэй хүн бол их сул дорой байдаг. Биш л дээ. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд эргэлж сул дорой байдаг. Хань ээжтэй эргэлдэг байхгүй. Тэхийн тул сул дорой мэт харагддаг. Тэрээс яг амьдрал дээр бол Монгол эрчүүд бол гайхалтай. Гэмн сул дорой болгодог усуд маань эмэгтэй хүмүүс байдаг. Мэдээж эхнэрээ хараал хүн эргэлдэг үст. Тэгэлгүй байх юм. Жохон ингээд би өвдөд яа миний ханаа би өвдөд байна. Тэгэл жохон өсөхөр өсөд байна. Гой хоолыг нэгээд өгч тэхүү гэдэл нөө эргэлдэж штэ. Нөгөө эрэгтэй ирчүүдийн чинь хөхтэй амт гэдэг үстэй. Ээжтэй эрхэж эхэлчихэд тэгээд ээжээс тусдаа гарахаараа гэр бүл зохиохоор эхнэртэй эргэлдэг. Бүх хүүхдтэй эрэгтэй хүн бол ер нь эргэлдэг. Миний амьдралаас эхнэртэй. Айгүй тийм сонин үнцэг гарч ирж байна. Миний хувьд. Яагаад гэхээр эмэгтэйчүүд бид нар дандаа ярьдаг байхгүй юу? Эр нөхөртөө эрхлэхийг, эр нөхөртөө хүүхэд байхыг энэ ундааны бөглөг би задлж чадах байсан ч гэсэндээ нөхрөө харахаараа би задлж чадахгүй болдог. Тэр хайр халамж инхрийллийг хүсдэг гэж ярьдаг бол яг эрэгтэй хүн бас тэр зүйлийг эхнэрээсээ хүсдэг юм биш үү? Одоо мэдчихв. Одоо мэдчихэж штий. Тэгэхээр энэ бүсгүүчүүд энийг ерөөсөө бодохгүй юу гэдэг нь өөрсдөө л эрхлэн гэсэн бодлоо байхгүй юу? Хөөргөл хэдэр чи бас эрхлэх гээд ааш нь олдохгүй янз бүр болоод байгаа тэр чин зайлууд бас нэг эрхлэх гээд байгаа. Хүүхнүүд чи ярьдэн штэ. Энэ эрэгтэй хүмүүс бүр аймаар янгууч те. Жохон бие нүтгөөр яа гэл тэгэл нөгөө аимс нь ингээл нүдэн дээр нь хахад харахгүй ерөөсөө юм харахгүй гэл гэдэг. Тэд нар чинь зүгээр эрхлээлээд юм байна штэ. Харахаа өрөөл харна штэ. Харна тий. Өөр олмооргүй байдаг байхгүй юу? Харин тэр чинь ерөөсөө хайчуу миний тэр өмд хайчуу энэ тавьсан оймс яачуу нуучдаг та нар ер нь тэр чинь бас нэг чадлаараа эрхлээд байгаа. Тийм байж штэ. Эрхлээд идэх юм байна хүүхнүүдээ. Бидний хүсэж байгаа юм чи эр нөхөр чинь ч гэсэн хүсээд идэх юм байна хэлчихье. Тэгэл одоо нөгөө агсан сохтуу тавиалцтай чигтийнхэн байжсэн чинь эхнэрийн дудаа чи дийлэхээр даалга гэж байж эхнэр нь орж ирэл хог шагаад ирж ханаа шууд чигтүүлэл гараад чи яг нэг тийм дүр зургийг харж ирсэн байхгүй тийм ямар хөөх юм уг нь аслан барсан байгаа шүү дээ тэгэл нэг шавлгаа турхай нэг охин орж ир зүгээр чигтэл аваа гаргал нам байхгүй тэр чинь тэнд бас хүндэл хичнээн тэгээд юу байсан ч гэсэн тэр дотор хүндэл яваад байна. Тэр чинь нэг айж байгаа даа биш те. Тэр хүнээс айгаад тэр хүүхнийг үсээ шуучаад базаад байгаа даа. Яс үсхий бол бид нар гэдэг шиг тийм шүү дээ. Зүгээр хүндэл хүн илүү шүү дээ. Чи хүндэлж байгаа хэлбэр юм байна. Тэгэхээр яг тэр хайр халамж, эрхлэх, инхрийлэх юм чинь бас ирчүүд маань ч гэсэн хүсдэг юм байна л гэдгийг зочныхоо ярианаас айгүй бүр гэж ороод ирлээ шүү. Тэр нь манай Монгол ирчүүд бол ер нь түүхэн гэдэг аваад үзэхээр гэрийн хүмүүжлэр манайх бол олгодог. Одоо насан туршийн боловсрол гэдэг бол одоо нүүдэлж арт хүний соёл байгаа юм л да. Тэгээ энэ нүүдэлж арт хүний соёл дотор бол эр хүний байр суурь байдаг ч гэсэн эмэгтэй хүндэд эрхлэх байр суурьнд хамгаалдаг. Одоо Монголын нууцд очоод гарч байгаа ер нь ингээд бүх түүхүүд ингээд судлаад үзэр тийм л. Тэгэхээр эр хүний амьдралыг эмэгтэй хүнгээр төсөөлөхгүй арга билэг гэдэг шиг тийм. Эмэгтэй хүмүүс ч гэсэн эр хүний тэр ноён уруугаар бас төсөөлөхгүй. Бас шалчгансан ирчүүд байдаг тийм. Тэр бол бас тийм ингээл их нэртэй зүгээр шалчганаад байх шүү. Тэрийг бол хэлээгүй шүү. Эрхлэн гэж зүгээр сайхан хайр инкрэлэл эр хүмүүс мэдээж хийсэнтэй хүрдэг байх хэвээр амьдралыг ямар ч зовлон давж гардаг тийм. Тэгэл нэг жоохон бэрхшээл тулгуур зарим ирчүүд маань арх их болж. Энэ бол буруу зүйл. Энэ архинаасаа илүү эрүүл сарвал ухаанаар л амьдралыг давж шүү. Өнөөдөр тэр бэрхшээл байлаг арх угаа тухайн үед мансуурал нэг цагийн дараа ч юм уу 7 хоног 24 цагийн дараа арх гараад тэр зовлон амьдрал нь байж л шүү. Тэхүүгээр хүн эрүүл ухаанаар өөрөө тэр зовлон бэрхшээлд давж гарсны дараа ямар сайхан байх вэ? Тэр амьдралын ам чимдэг бол сүүлрээ орцсон амьдрал кино маань гарахаараа үзэгч түмэн маань ингээд үзүүл илүү амьдралыг ойлгох бол энэ бол маш олон сэдвийг харуулж байгаа. Маш хүнд хэцүү нийгмийн хамгийн тэр доод давхаргаас дээд давхархын тулд ямар их зовлон бэрхшээл тулд юм бэ гэдгийг л харуулж байгаа. Тэгэхээр одоо энэ залуучууд ингээд харахад
би одоо их сургууль багшилж ингээл харахад их сургууль ингээл оюутнууд ингээд би ажиллажлаа л их сургууль багш. Тэгэхээр манай оюутнууд маань жоохон бишэлт болохоор амьдрал бууж өгч байна. Сали. Эсвэл жоохон бишэлт болгонгод хосууд маань сали гэдэг. Үгүй дээ тэр амьдралыг хамтдаа туулж тэр амьдралыг цогцлох мэдээж төгс төгөлдөр хөнгөж ин хороод байх. От хүүдч сул тал байгаа бас давуу талж байгаа. Тэр аль болох эмэгтэйчүүд маань, бурхдууд маань ирчүүдэд уурчилж өршөж байгаарай. Тэ мэдээж алдаа гарна. Ямар ч их хүн гарна. Тэр болгоныг л эмэгтэйчүүд байна. Хайраараа уучлж байгаа. Уучлчих юм бол эрэгтэй хүн чинь нөгөө үүрэг хариуцлага үлээчихсэн. Энэ уучлалт гэдэг чинь тийм шүү дээ. Хүнд хариуцлага өгдөг. За энэ хүн нам уучлалчлаа. Би одоо чааш хичээх хэрэгтэй мэн гэдэг чинь нэгсээ тэр хүнд маш их том хариуцлага эмэгтэйчүүд маань амтаж байна л гэж болох. Тийм. Тэгэхээр бас одоогийн залуучуудаа хэлэхэд бас их юу байх шиг санагдаад байна л да. Болбраа байгаад байна уу? Тэгээд жаах юм зовлон гэж бодоод. Жоохон угсаал хүний амьдрал болгонд тулгардаг асуудлыг өөрт нь тохиолдоод байгаа юм шигээр тэгж би л зовоод байна гэсэн. Тэр яг эсэм дээр зовлон биш байгаа байхгүй тий. Тэрийг зовлон гэж бодоод хангалттай зовлоо. Би зовж амьдэрч байгаа гэх. Тэгээд тэр шалтгааныг сонсохоор их инээдтэй тэрнийг тэгээд их том юм бодцоод хойшдог үл яана гэдэг. Тийм зүйлүүд бас харагдж байдаг л да. Тэгэхээр ер нь бол зовлон гэдэг бол үхэл бол хамгийн том зовлон. Тэгэлгүй яхаа. Өвдөх. Тэгэлгүй яхаа. Эргэн тойрны хайртай хүмүүсээ алдах, хайртай хүмүүс чинь хүнд өвчин тусах. Ялангуяа өөр хүүхэдтэй энэ бүх зүйл бол яг үнэхээр зовлон. Аав ээжигээ алдчихж байгаа. Тэгээ бүр яг хийж бүтээх насан дээр те яг хар залуугаараа хорвоо өргөж байгаа хайртай дотны хүмүүсээ алдчихж байгаа. Энэ бол үнэхээр том зовлон. Ийм зүйл таны амьдрал тохиолдоогүй бол та нэх ахтар би зовоод байна гэж яриад хэрэггүй болов гэж бодоод байт шүү дээ. Тийм шүү дээ. Хайрыг мөнгөөр илэрхийлэх одоо учиргүй л те. Сүүлийн залуучуудыг харахаар мөнгөөр л хайрыг хэмжээд ээж аав нь мөнгө өгөнгөд гэрээ ажилладаг. Ээж аав мөнгө өгөнгөд доллартай бол тэр хүнийг амьтад нь л хайрлж сайн сайхан байлгах хэрэгтэй. Тэр зам ээж аав болоход тэр зам их хүн ээж их хүн гэдэг нэг л ирчүүд маань яг би энэ гэж ярьж байгаа ээжээгээ алдсны дараа их хүн ганцаард хоосорд. За тэрний дараа эхнэрээ алдвал бүр аимшигтай тийм. Тэгэхээр эр хүн бол хоёрхан том зүйлэл эр хүнийг одоо хурцалдаг. Ээж эхнэр хоёрлал. Энэ хоёрыг л эр хүн бол амьдрал юу нутаггүй. Тэгээд ер нь би бас нэлээд одоо тийм гашуун одоо зүйлүүдийг бас ингэ дүр зураг гэдэг бас харсан л да. Тэгэхэд нөхрөө алдчихж байгаа эмэгтэй хүн магадгүй тэр хатуу чанга байдаг та юм уу? Ер нь цаашаа бол үргэлжлүүлээд амьдарч байгаа. Үр хөвгт нь байгаа болохоор тэр юм те. Тэгэхэд эхнэрийг ханиа алдсан эр хүн ер нь төд хөдөлгөө араас нь явчихж байгаа тийм маш олон тохиолдлыг харж байсан л да. Бараг саяхан хүртэл зүйл боллоо. Эхнэр нь өөд болоод 49 хоног нь болоогүй байхад араас нь явчихж байна. Тэгэхээр ерөөс эр хүний хувьд хажууд байдаг халамжт хань гэдэг ямар их хурц хүн төстэй вэ. Тэгэхээр шууд тэр хүн байхгүй болчвол энэ хорвоод хорогдох тийм шаардлагагүй болчихж байгаа юм шиг. Эцний үр хөвгт нь ааваагаа байж байгаа ч гэсэнтэй бараг хорогдох юмгүй явж байгаа шиг л харагдаад байдаг л да. Тэгээ би бас нөгөө энэ дэгийн ярьж байгаа дээр нэмээд хэлэхэд нөгөө яагаад эрэгтэй хүмүүс хань ижлээ тэ эхнэрээ алдсныхаа талууд дараа ингэж хитрхи их амар сэтгэл готролд орж хямардаг бай гэхэлэр жоохон анзаарахгүй байдаг байхгүй манай ирчүүд. Бага үед нь эхнэрээ хизээж төрүүлээд явчихна гэж бодоогүй байсан учраас эхнэрээ хангалттай хайрлаж чаддаг. Тэрнийхээ араас харамсаж байгаа харамсал бас нэлээх байдаг юм шиг. Би бас тэгж хараад байгаа. Эмэгтэй хүн бол яг би ээж хүн өрмөн үлдчихэж байгаа гэдэг утгаараа цаашаа явна. Бас төсвөр төвчээр арай илүү штэ. А эрэгтэй хүн болохоор хичнээн цаана өөр хүүхэд нь байгаа ч гэсэндээ би миний төлөө байсан ханаа би хайрлаж чадлаа. Байхгүй болтол халамжилж чадлаа гэдэг дээр эргэж өөрөө өөртөө маш их тэмцэлддэг юм байна гэж харсан. Би нөгөө өөрөө маш том хэмжээний сэтгэл готролд орсон. Маш хэцүү юмыг даван туулсан. Тэгээ би өөрөө F47 48 гэсэн хавсарсан оншоор сэтгцийн эмнэлгийн хурцын тасагт би 14 хоног эмчилгээ хийлгэсэн, хөвцсөн. Тэгэхэд би тэрийг илүү харсан байхгүй. Тэнд маш олон тооны бидний үеийн залуучууд байсан. Тэгээд уулзаад, ярилцаад, эмч нартай ингээд би яг сэтгэл зүйчээр сурсан төгссөн байсан. Тэгээд эмч нар бас тэр зүйлийг хэлж ийсэн. Эрэгтэй хүн харуусал илүү хийд юм байлээ. Тэрнээсээ болоод
хитрхи их гүн сэтгэл готролд ордог юм байна гэдгийг бас сонсч ийсэн. Яг хөө байгаа үед нь хайрлаж чадаагүй тэл харамсаад байгаа байхгүй. За манай зочны хувьд тийм яг тэгээд хүн хүний сэтгэл зүйн онцлог бол өөрөө байх тийм. Би бол амьдралын утга учир бол миний хувьд бол зориг. Одоо надад нэг А цагаас Б цаг хүрэхэд нэг зориг байгаа шүү дээ. Тэрийг үйл хард. Тэг яг нэг зорьсон зоригтой хүрээд ингээ явцсан хүнд илүү урам зориг өгдөг. Тэгээ илүү цаашаа сая үрд би ингээл 2024 оны улсын хурл нэр дэвшлээ л дээ би. Тэг яг сурчлагаа хийх өгч гэсэн надад бол хангалттай санал өгсөн. Яг тэгэхээр миний энэ докторийн ажиллагаа би хэдэн жилийн ханааны FM-д бас орж ирсэн. Докторийн ажиллаар. Миний докторийн ажлын сэдв бол тэр зэрэг өндөр өртөгт төрөлмөнд тусламжлалын санхүүжлийн нэгдэл боломжууд гэдэг. Би энийг бол докторийн зэрэг. Тэгэхээр энэ ер нь хүн ингээд эрдмийн ажил ингээд бичгээр тэрийг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулаад илүү үр дүн. Тэг яг энэ Монголд одоо маш их хөгжил их ба. Энийг бол Монгол хүн их орондоо үн төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчлэг авах хэвээр. Эрүүл мэнд нийгмийн даатгал хоёрыг бол одоо хольж сутгах ямар шаардлага бол хамтдаа л. Тэгэхээр манай нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын тогтолцоо социалист төлөвлөсөн төлөвлөгөөд эдийн засгийн байна. Энийг л одоо ер нь зах зээлийн чөлөө зах зээл рүү оруулъя гэсэн тийм зарчмыг би өрсөлдөв. Тэгэхээр миний хувьд бол одоо амьдрал юу гэж харж байгаа нэхэр зорилго илүү чааш одоо тэр өөрийнхөө хүссэн мөрөөдсөн зүйл төвхрийг л миний амьдрал мөрөөдөл тэр л. Тэглэхгүй яг хөө тэ зорилго мөрөөдөл гэсэн мөрөөдөл гэдэг зүйлийг болохоор зөвхөн нь үлгэрийн битэр төсөөлөд байдаг байхгүй. Мөрөөдөл зорилго хоёр бол шалгамдаа. Зорилго том байх, жижиг байх бол хамаагүй хүн ямар ч гэсэн зорж гинэ гэдэг нь өөрөө сайн санагдаад байдаг. Тэгэхээр том байвал илүү наан нугарах нь гайгүй байх бол том зорилготой. Тийм зорилготой хүн бол ааш арах юмд цаг хугацаа зарцуулахгүй шээ. Яг л цаг хугацаанд харамлцдаг. Одоо чи би энд нэг шилээр хүнтэй хувааж ухуу тэрний хооронд би англи юм уу магадгүй би тааж би бас нэг солонгосоос болж байна. Тэгэхээр тэр юм руу анхаардаг. Тэгэхээр хүн цаг хугацаанд харамбал. Тэгэхээр зорилготой хүн ер нь цагийг үр дүнгүй өнгөрөөдөг юм да. Ер нь амьдралын туршлаас ингээд харахад тийм л илүү тэрний хавтал явдаг. Тэр эр хүн зорилготой хүрэхэд бол хажуудах нь маш хань ойлгож иж бий биш. Тэгэхгүй би 1000 зорилго тавиад ханьмын намайг ойлгохгүй бол би явж чадахгүй. Тэрнээс ч болж нэг зөрчил өгсөн тийм. Хаагур юу хийгээд яваад байдгийг нэг хэлэх гэрээ бараар завгүй хүн олж ирж байгаа юм байхгүй гэдэг чинь тэр чинь шууд нөгөө тэр зорилготой хүрэн тэр чинь шууд тэгээд үр дүнгээ өгөөд өгдөг зүйл бас биш. Тэр чинь тодорхой хугацаа бас хэрэгтэй болно те. Зорилготой хүрсний ард хань чадсан гэдээ байж хахад араас нь тэрээ зогсож байгаа ямар сайхан бэ. Тий одоо ингээл кино хийж байгаа. Энэ киноч одоо нийт 800 сая төгрөгийн төсөвтэй. Тий. Тэгэхээр одоо тэгэл би бас тэр мөнгөний олж байна. За ном бичиж 11 ном бичиж байна. 11 номчдаа тэгэл хийдвэлээ те. Хэвлэлийг бэлтгэж чинь одоо доотлон сая төгрөг. Тэгэл хэвлэлийн компаниуд ч юм. Чи нөгөө эдмон дэр хэвлэлтэй. Эдмон хэвлэлийн компаниуд чинь нэг ширхэг хэлдэг. Доотлон зон шиг. За тэгэл хуудастай ном бол тэгэл 10 20 сая төгрөг болох жишээ. Тэгэхээр тэр бүх санхүүжилтийг ханаас олж ийн. Тэгэхээр